За таны хувьд бас хэдэн сарын хэдний өдөр те буйны ажиллагаатай явж байгаад хэдэн удаа торгуулсан бэ? За буйны ажил бол 9 сарын ихээр гарсан. Тэр үед болохоор нөгөө тэгш сонгоогоор нэг хоногоор ээлжилж явдаг үед энэ торгуул бол бичигдсэн байгаа. 9 сарын 5, 7-нд тэгээд 2 удаа гэхээр нийтдээ 4 удаагийн ийм торгуул над дээр бичигдсэн байсан. За тэгээ буйны ажлаа дуусгаад одоо энэ нөгөө автоврын үндэсний төв билүү 5 дугаар байр гэж яриад байгаа. Тэнд очиж ингээд буйны юм канттай бичгтэй байхад надад торгуул ирчлээ. Тэгээ би одоо яах ёстой вэ гэсэн чинь та яг AI-ийн торгуул учраас шүүхэд хандаад цуцлуулж болдгоо гэсэн мэдээлэл надад өгч байгаа. За тэгээд мэдээж бид нар чинь завгүй амьдарч байгаа учраас тэр шүүхтэр нь очиж амжихгүй сараа дараа сар 10 сар болсон байсан. За тэгээ 10 сард би одоо шүүх гэхээр шүүхэж одоо олон төрлийн бас бид нар мэдгүй шүү дээ. Иргэний шүүх юм уу, эрүүгийн шүүхэж мэдэх юм алга. Тэгээ ямар ч сайхан уулын шүүхтэр очсон манай дээр бол энэ асуудлыг шийддэггүй гэсэн. За хажууд нөгөө замын цагтаа байсан. Орсон чинь манай дээр энэ одоо хариуцч одоо мэддэггүй гэсэн юм тайлбарууд бол өгч ийсэн өөдөнд байгаа хүмүүсээс. За тэгээд би эргээгээд нөгөө лавлахаас одоо тэрийг тодруулсан. Би яг хаашаа хандах хэрэгтэй байд юм бэ? Миний торгуулч нөгөө 10,000 чинь нөгөө 14 хоногийн дуусан гоо тойр болоод 25,000 болчихж байгаа байхгүй юу? Тэгээд энийг хаашаа хандаж энийг цуцлуулах вэ? Яг юм шүүх мэдхгүй байна гэсэн чинь за эргээд тодруулаад хариу өгье гэд эргээд тодруулсан. Тэгэхээр хэлбэр ажиллагааны шүүх гэд дахиад нэг өөр төрлийн шүүх байт юм бэ. За та тэнд дөрөгдөл гомлоо гаргах хэрэгтэй байна гэд надад хэлж байгаа байхгүй юу? За тэгээд тэр болгондоо би буйны ийм канттай бичгтээ явж байгаа торгуулсан гэдэг алхад тутамдаа хүн болгонд хэлж байгаа гэсэн. За шүүх дээр очсон чинь 5 хоногийн дотор та гомлоо гаргах ёстой байсан. Тийм учраас та буцаагаад хауулынхаа замын цагт орох юм байна гэдгсэн. Тэгээ би өчтөр хауулын замын цагт уржигдэр орж уулзлаа л та бүр ахлагтай нь орж уулзлаа гэсэн чинь манахаас тавьсан торгуул биш ээ. AI-аар яаж байгаа учраас одоо зохицуулах хороотой очиж та уулзаа гэсэн нэг юм тайлбар өглөө. Тэгээд ахаад нөгөө лавлах руу би бас лавлаад асуулаа л та. Тэгсэн чинь ийм хүмүүс торгуул тавьсан байна. Тэгээд бүхий албан тушаалтад та бол хүсэлт гомдлоо гаргаад одоо нөгөө торгуулах хоногоос сэргээлэх гэж яриад байгаа. Тэгээд тэндээс тийм бичиг аваад нөгөө хэлбэр ажиллагааныхаа шүүх рүүгээ эргэж очих юм шиг байгаа. Одоо бол нэг юм явцтай л байна да. Би судлаад тэгээд өчтөр нөгөө нэг замын цагдаагийн одоо нөгөө ахлагтай нь орж уулсан л та. Яг буйны компаниудаас өгдөг бичгийг бол дүрм журамдаа бол хүлээмж зөвшөөрдөггүй. Ямар нэг ийм бичгтэй бол хөдөлгөөнд чөлөөтэй оролцсноо гэсэн ямар ч заалт угаасаа байдгүй юм байна. Тэгэхээр би бол нэгдүгээр торгуулаа бол хууль ёсны дагуу төлж таарахаар байна. Хоёрдугаар гэх юм бол ингээд 2-3 газраар шүүхээр нь цагдаагаар нь за энэ торгуул хичээд байгаа газруудаар нь ингээд ороход надаа энэ хүчин төгөлдөр бус бичиг шүү гэдгийг нэг ч хүн хэлээгүй, лавлах нь хэлээгүй, та цоцлуулж болно гэдэг ойлголтыг өгснөөс болоод одоо нөгөө 10,000-ын торгуульч нэг нь 28,000 төгрөг болоод 110,000 төгрөг болоод ингээд явчихж байгаа байхгүй юу. Тэгээд ямар ч байсан хүсэлтээ өгч үзье, шүүх рүү хандаж үзье. Тэгээд энэ ажил яг ямар үр дүнтэй явахыг би бол өргөжлүүлээд ямар ч гэсэн явъя гэж бодож байна. Ямар төвшөнд хүрэхийг бол мэдэхгүй. Тэгээд ямар ч гэсэн хөөцөлтөж явсны үр дүнд бол буйны тэр бичгийг бол манай одоо нөгөө замын хөдөлгөөний дүрм журамд бол тусгацсан юм бол байдгүй юм байна. Тэгээд ийм л мэдээлэлтэй энэ төвшөнд бол одоо ирсэн байна. Тийм.